Ер нь тэр үед одоо кино сурвалжлагч нар надтай уулзахгүй байсан шүү дээ. Бодоод үзтээ. Одоо яамар ч юм дээ нэг. Одоо би ярих бол зөндөл байна. Гэхдээ төгжрээд байл. Тэгэхээр түүх гэдэг зүйл нэг талаараа тухайн цаг үеийнхэн үжил суртал, геополитикийн нарийн ширийн тоглоомнууд, замун одоо хүний сэтгэл зүйн туйлшрлын огцлцол дээр бичигддэг тийм амьд драм юм болов уу гэж бодогддیں۔ За 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Бүгд найрамдах Монгол ард улсын иргэн Жүгдэр Дэмдийн гүр аргачаа Союз 39 сансрын хөлгөөрөө задгаа сансарт хөрж дэлхийн түүхэнд сансарт ниссэн 101 дэх хүн болж бүртгэгдэж Монгол түмний бахархлын оройд задарсан түүхтэй. Гэвч социалист орнуудын найрамд шинжлэх ухааны агуу яалталт хэмээн дэлхийд даяар уухаалan шуугаж байсан тэрхүү баяр хөөрийн цаана Зөвлөлт холбоот улсын оддын хотгоны хаалттай ханны цаана хүний сэтгэл зүйн хамгийн хүнд, хамгийн харанхуй сорилтууд өрнөж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Дээр хүүл явдал нь дан ганц Монгол улс сансарт иргэнэ нисгэж, сансрын удамд хөл тавих төдий асуудал байсангүй. Энэ бол эх орноосоо шалгаран одсон хоёр шивдэг залуу, хоёр өөр зан чанар, хоёр өөр хувь тавилан буюу Жүгдэр Дэмдийн гүр аргачаа, Майдар Жавын ган зориг нарын дундах үл үзэгдэх сэтгэл зүйн дайн байлаа. Хэн нь үндсэн нисгэгч болж сансарт нэрээ мөнгөлөх үү? Хэн нь сүүлчийн секунд хүртэл хувцсан өмсөж бэлтчихэд дэлхий дээр үлдэх орлогч болох уу? Кремль болон КГБ-гийн зүгээс техникийн өндөр мэдлэгтэй ган зөргийг биш, харин матчин ардын хүү гүр аргачааг сонгосон сэтгэл зүйн болон улс төрийн ямар нуус шалхуурууд энэ бүх сонголтын ард нуугдаж байв. Өнөөдөр бид түүхийн шаардсан хуудсыг сөхөж, Союз 39 хөлхийн чанга нүргээн дор дарагдан үдцсэн тэрхүү бүх далд дүрсэлтөө мөн системийн хатуу тоглоомын хөшгийг анх удаага тайлан ярих болно. Гэхдээ энэ дугаараар хэн нэгний зөв буруу гэж ярихгүй. Тэр тусмаа ган зориг агсан гүр аргачаагаан оронд нисэх ёстой байсан гэж бүрч ярихгүй. Гагцгүй хөшигний ард өрнөсөн бодит түүх тэр бүх далд дүрсэлтөө тухайн цаг үеийн нөхцөл байдлыг ярих бөгөөд эцсийн дүгнэлтийг сонсогч та өөрөө хийх болно. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уулан хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. Та бүхэндээ манай контентыг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Бехровка брендийг танилцуулж байгаадаа таатай байна. Бехровка нь манай улсын шингэн хүнсний соёлд цоо шин өнгө төрөх болон онцгой амтыг оруулж ирж байгаа Чех улсын бахархал болсон ликер юм а. Мөн Бехровка нь 20 гаруй төрлийн байгалийн ургамлаас бүтсэн хоол боловсруулалтыг дэмждэг ликер учраас хүмүүс ихэвчлэн хоолны дараа зохистой хэмжээгээр хэрэглэдэг юм байна лээ. Иймээс Бехровканд хэтрүүлэн хэрэглэх гэхээсээ илүүтэйгээр амт үнэрийг чухалчилдаг соёлтой хэрэглэгчдэд илүү нийцтэй ликер юм а. Хүн төрөлхтнийг сансар огторгууд хүргэх хамгийн том геополитикийн ил болон далд уралдаан эд өрнөж байх үед Зөвлөлт холбоот улс өөрийн нөлөөллийн бүс холбоотон орнуудынхан дунд нэгэн маш ухаалаг бөгөөд асар том үжил суртал ухуулгын төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь Интеркосмос хэмээх хөтөлбөр байсан. За энэхүү Интеркосмос хэмээх хөтөлбөр нь ерөнхийдөө социалист орнуудын дан ганц шинжлэх ухааны хамтын ажиллагаан дээр бус харин социалист системийн давуу талыг бүх дэлхийд дахинд гайхуулах, за тэр дундаа Аз ТV-ийн зүрхэн хэсэгт орших Бүгд найрамдах Монгол ард улсын иргэнийг сансрын уудамд нисгэх замаар социалист орнуудын тусгаар тогтнол, мөн социалист орнуудын гам бат нөхөрлөл найрамдлын хэлхээ холбоог дэлхийд дахина батлан харуулах гэсэн Кремлийн маш нарийн төлөвлөгөө байсан гэж ойлгож болно. 1977 оны намар Монгол улсын засгийн газар болон батлан хамгаалах яамнаас хамгийн шилдэг эрүүл чирэг залуусыг цуглуулах нууц тушаал гаргажээ. Цэргийн нисхийн ангиуд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс шүүгдсэн 30 гаруй залуус юуны төлөө хаашаа явах гэж байгаа ч мэдэлгүйгээр Улаанбаатар дахь цэргийн төвөг госпиталийн хаалттай өрөөнд цугларав.
Тэнд зөвлөлтийн ангаах ухааны нарийн мэрэгчлэтнүүд ирчихсэн. Хүний бие мах бодийн төсвөр төвчээрийн хязгаарыг шалгах туршилтуудыг хийхээр хэдийнэ бэлтчихсэн байв. Тэнд залуусыг centrifuge хэмээх асар өндөр хурдаар иргэдэг төхөөрөмж дээр ухаан авттан эргүүлэх, даралтын камерт агаар буй орчныг үүсгэн, уушгийг нь шалгах зэрэг хүнд сорилтуудыг авсаар эцэст нь Москваг зорих Монголын шивдэг 4 залууг тодруулжээ. Тэд бол Жөгдөрв Дэмдийн гүр аригчаа, Майдарж авийн ган зөрөг, Санжаа Дамбын сайн цог, Дамдны сүрэн хорлооноор байв. 1978 оны 3 дугаар сард эдгээр 4 залуу Зөвлөлт холбоот улсын сансрын нисгэгчдийг бэлтгэдэг Алдарт оддын хотхон буюу Звездный городок гэх хотхонд хөл тавьжээ. Гэвч тэнд ирмэгц шалхуур улам бүр хатуу чанга сэтгэл зүйн хувьд тэсхийн аргагүй болж өөрчлөгдсөн юм. 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн онол болон техник, бие бэлтрийн бэлтгэлийн явцад сайн цог сүрэн хорлооноор дараагийн шатны нарийн шалгаруулалтанд тунаж үлдэж чадсангүй. Ийхүү сансрын уудамд Монгол улсын нэрийг тамгалах цорын ганц суудлын төлөө технологийн нарийн сэтгэлгээтэй инженер Майдарж авийн ган зөрөг, цэргийн хатуужилтай нисгэгч Жөгдөрв Дэмдийн гүр аригчаа хэмээх 2 залуу тунаж үлдсэн байна. Чухам энэ мөчөөс эхлэн оддын хотгоны хаалттай ханны цаана 2 найзын дунд хин хин нь урдчилж тааварлашгүй сэтгэл зүйн маш хүнд хамгийн давт дан эхэлсэн түүхтэй. Тэгэхээр энэхүү Зөвлөлт холбоот улсын оддын хотгоны хаалттай ханны цаана тунаж үлдсэн 2 монгол залуу маань хоёулаа бүгд найрамдах Монгол ард улсын зэвсэгт хүчний хамгийн шилдэг сор болсон боловсон хүчнүүд байсан хэдий ч харин зан чанар болон сэтгэл зүйн хувьд энэ 2 хүн маань хоорондоо эрс тэс өөр ингэсэн өнгө төрхтэй онцлогтой ийм залуучууд байсан. За тэдний энэхүү одоо зан чанарын ялгаа нь бол сургалтын явцад гаргаж буй тэдний хариу үйлдэл, үр дүн, за мөн зөвлөлтийн багш сургагч нартай харилцах тэдний харилцаа цаашлаад бас эцсийн шийдвэрт бол тодорхой хэмжээгээр бол нөлөөлсөн гэж үздэг. Майдарж авийн ган зөрөг нь залуу эрч хүчээр дүүрэн нарийн инженерчлэлийн туйлын өндөр сэтгэлгээтэй нэгэн байв. Тэрээр Киев хотын политехникийн дээд сургуулийг төгссөн, техник технологийн талын мэдлэгээр хэнийг ч дагуулгахгүй гойд нэгэн байж, зан чанарын хувьд өөртөө туйлын итгэлтэй, шулуун шударга, аливаа асуудалд шинжлэх ухаанч логикоор ханддаг, бие бэлтрийн бэлтгэл сургуулалтын бүхий л сорилтод үргэлж хамгийн өндөр оноог түүж, баг хамт олноо манлайлагдаг нэгэн байв. Тэрээр сансрын хөлгийн удирдах самбар, системийн нарийн ажиллагааг маш богино хугацаанд сурч, зөвлөлтийн инженерүүдийг хүртэл гайхшруулж байлаа. Тэгвэл нөгөө талд Жөгдөрв Дэмдийн гүр аригчаа нь түүнээс арай ахмад цэргийн нисхийн хатуу дүрм журам дунд чанагдсан туйлын тайван, нуруулаг, хүлээцтэй зантай нэгэн байв. Тэрээр Зөвлөлт холбоот улсын Жуковскийн нэрмжид агаарын цэргийн академид суралцаж төгссөн тул зөвлөлтийн цэргийн систем, тэдний соёл, хүмүүсийн сэтгэл зүйг маш сайн мэддэг нэгэн байж, гүр аригчаагийн гол онцлог нь аливаа гинтийн стресс дарамтын үед сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж чаддаг жинхэнэ Монгол эр хүний тогтун уужуу зан чанар байлаа. Тэрээр хамт олон болон зөвлөлтийн удирдлагуудтай хэл амаа хурдан ололцдог, бусдад маш дулаахан, найдвартай сэтгэгдэл төрүүлж чаддаг нэгэн байж, эдгээр 2 залуу Зөвлөлт холбоот улсын сансрын нисгэгчд болох Владимир Жанибеков, Владимир Ляхов нартай баг болгон хуваарлагдагтаач энэхүү сэтгэл зүйн зохицлыг нь харж хуваарлсан гэдэг. Ийхүү нэг нь техникийн төгс суут ухаанаараа, нөгөө нь сэтгэл зүйн гайхалтай тогтвортой байдал цэргийн хатуучлаараа тэргүүлж байлаа. Энэ 2 залуу хоёулаа нэгэн зорилготой. Тэр зорилго бол Монгол хүнийг сансарт нисгэж, Монгол улсын төрийн далбайг сансрын уудамд хөргөх явдал байв. Гэвч 2 өөр зан чанарын энэхүү тулгаанд зөвлөлтийн удирдлагууд болон КГБ-гийн шинжээчид хэнийг нь илүү дүцэж, сансрын хөлгийн үндсэн судалд суулгахаар зэхэж байсан бэ гэдэг нь оддын хотгоны хамгийн том дал тавар болон хувирсан юм. Тэгэхээр Звездный городок буюу одоо энэ оддын хотхон гэдэг энэ байгууллага нь бол гадна талаас харахад социалист орнуудын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг, шинжлэх ухааны бүхэл бүтэн баян бүрд мэтээр харагддаг боловч харин дотор талдаа бол хүний сэтгэл зүйн одоо бүхий л төсвөр төвчээрийг бол одоо туйлдуулсан тийм хаалттай, хатуу чанга дэглэмтэй цэргийн тусгай объект байсан. За гүр аригчаа ган зөрөг 2-ыг одоо зөвлөлтийн туршлагатай нисгэгчд болох Владимир Жанибеков, Владимир Ляхов нартай бол баг болгон хуваарлаж, за тус тусын хаалттай орчинд бол суулгаснаар тэдний дундах тэр сэтгэл зүйн хамгийн хүнд сорилтууд аль бие ёсоор эхэлсэн гэж үздэг юм байлээ.
Тэрхүү сорилтуудын хамгийн аимшигтай нь сурдоо камера буюу дуу чимээ гэрэлхийгээ гадны ямар ч мэдээлэлээс бүрэн тусгаарлагдсан жижигхэн ганцхан өрөөнд олон хоногоор ганцаарнг нь түгжих туршилт байв. Хэдэн зуун цагаар үргэлжлэх энэхүү туршилтанд орсон хүмүүс ухаан санаа нь балартаж хий юм харж сэтгэл зүйн гүн дороотолд ордог байв. Гэвч гүр арагчаа ган зориг хоёр энэ бүхнийг шүд зуун давж чадсан юм. Гэвч тэдний хувьд хамгийн том давт тамсал нь энэхүү физик сорилтууд бус харин ирээдүйн тухай туйлын тодорхойгүй байдал байв. 2 жил гаруй хугацаанд хэн нь сансарт нисэж түүхэнд үлдэхийг, хэн нь ердөө орлогч болоод дэлхий дээрээ хоцрохыг зөвлөлтийн удирдлагууд хэнд нь ч хэлэлгүй эцсийн мөрч хүртэл нууцлсан юм. Энэхүү тодорхойгүй байдал нь хоёр найзын дунд үл үзэгдэх сэтгэл зүйн асар том хан хэрмийг босгож, даалт өрсөлдөөнийг улам бүр дэвэргэж байсан байж магадгүй. Тэд өдөр бүр секунд тутам зөвлөлтийн сэтгэл зүйчид, эмчнэр, КГБ-гийн ажилтнуудын хараан дор амьдарч байсан нь маргаангүй үнэн. Тэдний унтаж байх үед тархины бичлэг, хооллохдоо гаргаж буй хөдөлгөөн, стресстэй үед бие биедээ хэлж буй ганц үгийг хүртэл тэд сонсож, тусгай хуудсанд тэмдэглэж байв. Нэгнийх нь гаргасан өчүүхэн автаа, эсвэл төрүүлж сандарсан байдал нь нөгөөдөгт нь сансарт нисэх автан боломжийг олгох тул тэд сургуулалтын үеэр сэтгэл зүйн асар зузаан баг зүүж, дотоод айдас, ядарлаа хиндэж харуулалгүйгээр хичээж байсан гэдэг. Энэ мэтээр нислэг үлдэх хугацаа улам бүр ойртох тусам оддын хотгоны сургуулалт болон КГБ-гийн нууц тайлангууд Москва дахь Кремлийн шийдвэр гаргах төвшний ширээн дээр улам бүр шилжиж эхлэв. Олон нийтийн дунд ган зориг нь техникийн зарим сорилт болон онлын шалгалтууд дээр гүр арагчаагаас арай илүү өндөр оноо авсан гэдэг яриа бол өнөөдрийг хүртэл байдаг. За яагаад ийм яриа байдаг вэ гэхээр мэдээч хэрэг ган зориг агсан бол өөрөө инженерч сэтгүүтэй инженер сүртэй хүн байсан болохоор ийм яриа бол гарсан. За гэхдээ эцсийн шатнд зөвлөлт холбоот улсын сансрын хөтөлбөрийн удирдлага болон зөвлөлтийн КГБ-гийн зүгээс ган зоригийг биш гүр арагчаагүйг бол одоо үндсэн нисгэгчээр сонгосон. За үүний учир шалтгаан нь бол одоо өнөөдөр хүмүүс юу гэж үзэж тайлбарлаж яриад байна вэ гэхээр за энэ сонголт нь бол мэдээч хэрэг дан ганц одоо техникийн ур чадвар дээр үндэслэгдэж гарсан ийм сонголт бол огтоосоо байгаагүй. Харин хувь хүмүүсийн тэр сэтгэл зүй болон улс төрийн маш нарийн шалгууруудын улмаас гүр арагчаагүйг сонгосон хэмээн хүмүүс бол ярьцгаадаг. Нэгдүгээрт гэвэл КГБ-гийн сэтгэл зүйчдийн зүгээс гүр арагчаагийн туйлын тогтвортой уян хатан зан чанарыг онцолсон байдаг. Сансрын уудамд хэдэн мянган километрийн өндөрт баг хамт олон хязгаарлагдмал орчинд урт хугацааг өнгөрүүлэхэд техникийн мэдээлгээс илүүтэйгээр сэтгэл зүйн уур амьсгал дасан зохицох чадвар илүү чухал байв. Гүр арагчаагийн тайван бусдыг сонсож чаддаг, зөвлөлтийн дарга нартай цэргийн шугамар үг дуулахуртай, ямар ч гинтийн стрессийн үед сэтгэл хөдлөлөө гаднаа гаргадаггүй зан чанар нь хаалттай пуучин дотор үүсэж болох эрсдлийг хамгийн бага түвшинд байлгах хэмээн зөвлөлтийн тал үзсэн юм. Харин ган зоригийн өөртөө хит итгэлтэй, шулуун шудраг, өөр ингэсэн хатуу байр суурьтай зан чанарыг зөвлөлтийн удирдлагууд удирдан чиглүүлэх хянахад арай хэцүү хүн гэж дүгнсэн байх талтай. Хоёрдугаарт гэвэл социалист нийгмийн хамгийн том зэвсэг болох суртал ухуулгын шалгуур байв. Зөвлөлт холбоот улсын хувьд сансарт ниссэн анхны монгол хүний гарал үүсэл үүх түүхэн социализмын үжил санааг төгс илэрхийлэх ёстой байлаа. Гүр арагчаа нь Булган аймгийн Гурван булаг сумын Матчин ардын гэр бүлээс гаралтай хөдөөхөр өссөн жинхэнэ жирийн ардын хүү байсан нь капитализмыг алгасаж социализмыг байгуулсан Матчин заяад монгол хүн сансарт хүрв хэмээх Кремлийн лооцонд яв цав нийцэж байв. Харин 3 дугаарт гэвэл бүгд найрамдах Монгол ард улсын удирдагч Юмжаагийн Цэдэн бол болон Москвагийн дундах геополитикийн тохиролцоо байсан гэж үздэг. Сүүлчийн шатанд Юмжаагийн Цэдэн бол даргад хоёр нисгэгчийн нууц тайланг танилцуулахад тэрээр мөн л цэргийн сахилга бат тогтвортой байдлыг харж гүр арагчааг үндсэн нисгэгчээр томилох зөвлөлтийн саналыг аль биесээр дэмжсэн гэдэг. Ийхүү хөлөг хөрхөөс ердөө хэдхэн хоногийн өмнө Союз 39 хөлгийн үндсэн нисгэгчээр гүр арагчааг орлогчоор харин ган зоригийг томилох эцсийн шийдвэр гарч хоёр залуугийн амьдрал тухайн цагаас эхлэн үрд өөрчлөгдсөн юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ товчхон одоо зарц сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд за миний орчуулсан манай сувгийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна.
За энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол одоо төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтээр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол одоо зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл одоо 60,000 төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол одоо хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Казахстаны тал нутагт орших Байкон нуурын сансрын станц дээр Монгол хүнийг сансрын уудамд хүргэхээр Союз 39 хөлөг хөөрөх тавцсан дээр хөөрөхөд бэлэн болоод байсан. За гэхдээ тухайн өдрийн өглөө Байкон нуурын сансрын станцад хүний сэтгэл зүйн хувьд нэгэн чухал зураглал яг энэ үйл явдалтай бол давхцаад зэрэгцээд өрнөж байсан. За тэр юу вэ гэвэл хөлхийн дарга Владимир Жанибеков сансрын нисгэгч Жүгдэр Дэмдийн гүр арагчаа хоёр сансрын цагаан хувцас өмсөж дуулахаараа гоёод автобус руу алхаж байсан бол яг тэдний ард яг ижилхэн цагаан хувцас өмсөж яг ижилхэн дуулахаан өмсчихсэн Владимир Ляхов за мөн Майдержавын ган зориг нар мөр зэрэгцээд тэнцээ зогсож байсан. Сансрын нисэлхийн дүрм ёсоор хөлөг хөөрөх сүүлчийн секунд хүртэл орлогч нисгэгч үндсэн нисгэгчтэй яг адилхан бэлтгэгдэж хэрв гүр арагчаагийн бие гинт муудвал эсвэл сэтгэл зүйн гинтийн унафтанд орвол ган зориг шууд орныхон суудалд сууж тэнгэрт хөөрөх ёстой байв. Улмаар хөлгийн хаалга эцсийн мөчөд хаагдах үед ган зориг дуулахаан тайлж тусгай бүхээгт үлдэв. Энэ бол түүний 2 жил гаруй хугацаанд өдөр бүр үхэлтэй тэмцэж тархиад хамсан байж бэлдсэн тэрхүү зорилго сансарт нисэх агуу мөрөөдөл нь секунд хүрэхгүй хугацааны дотор дэлхий дээр үрдүүлдэх шийдвэр болон хувирсан эгзэгтэй мөч байв. Пуужингийн хүчит хөдөлгөөрөө дасаж Байкон нуурын тал нутгийг дөргиож Союз 39 хөлөг тэнгэрийн хаяа руу уусан одохыг ган зориг дэлхий дээрээс ширтэн харсаар хоцорсон юм. Сэтгэл зүйчдийн тэмдэглэснээр бол өөрийгөө насан туршдаа секунд тутамд бэлтчихэд эцсийн мөчөд дэлхий дээр үлдэх орлогчийн туулдаг сэтгэл зүйн уналт түүний цөхрөл нь сансарт нисгээс илүү хүн дээр тусдаг болох нь нэгэнт тодорхой болсон. Нэг нь сансрын уудамд хүн төрлөختний түүхэнд ул мөрөө үлдээж улс их орныхон бахархал болж шин түүхийг бичиж байхад нөгөө нь дэлхий дээр хөшигний ард үл үзэгдэх баатар болон үлдсэн нь байв. Энэхүү 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хоёр залуугийн хувь тавилан амьдралын замыг хоёр өөр туйл руу үрд хуваасан түүхтэй. Гүр арагчаагийн хувьд гэвэл тэрээр сансарт 7 хоног 20 цаг 42 минутыг бол өнгөрүүлээд шинжлэх ухааны олон чухал туршилт болон судалгаануудыг сансрын хөлөг дотор амжилттай хийж гүйцэтгэснийхэн дараагаар эх орондоо 9 мэнд газардсан гэж бол ингэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За энэ мөчөөс эхлээд бол хоёр залуугийн амьдрал, нийгэмд эзлэх байр суурь нь бол огт хоёр өөр замаар бол салж явсан бөгөөд цаг хугацаа энэ хоёр залуугийн хин хэнийг нь түүхийн өөр тавцсанд бол одоо үн цэнтэйгээр үрд мөнхөж чадсан байдаг. Жүгдэр Дэмдийн гүр арагчаа эх орондоо ирмэгцээ бүгд найрамдах Монгол ард улсын баатар, Зөвлөлт холбоод улсын баатар цолоор шагнагдаж, Монгол даяар төдийгүй социалист орнуудад нэрэн зураадсан амьд домог болон хувирав. Түүнийг очсон газар бүрт хэдэн мянган хүн цэцэг барин уухаалан угтдаг байв. Хожим тэрээр Монгол улсын зэвсэгт хүчний хошууж генерал цол хүртэж, батлан хамгаалахын сайдаар томилогдож, парламентын гишүүнээр хүртэл сонгогдсон ажилласан нэг. Тэрээр системийн зүгээс бэлтгэж сонгосон анхны Монгол сансрын нисгэгч хэмээх агуу хүндтэй үүргийг насан туршдаа тэн явах хувь тавилангийн эзэн болсон юм. Харин Майдержавын ган зоригийн хувь тавилан арай далд илүү чимээгүй хэрнээ шинжлэх ухааны салбарт асар гүнзгий улмөр үлдэн өрнөсөн юм. Сансрын ажиллагаа дууссаны дараа тэрээр шинжлэх ухааны академийн мэдээлэл технологийн хүрээлэнгийн захирлаар олон жил ажиллаж, Монгол улсад сансар судлал, зайнаас тандан судлах шинжлэх ухааны суурийг тавьж хөгжүүлсэн юм. Тэрээр техникийн ухааны доктор, профессор болж Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор хожуу шагнагдав. Хэдийгээр тэрээр 2021 онд энэ хорвоог орхин одсон боловч ард түмэн түүнийг сансарт нисээгүй ч сансарт ниссний дайтай ухаантан байсан хэмээн дурссаар байдаг. Түүхийн үнэлэмжийн хувьд цаг хугацаа өнгөрөх тусам ган зоригийн үнц нь улам бүр тодорч эхэлсэн гэхэд буруудахгүй.
Социалист системийн урайл ооцон социализмын суртал ухуулахын хөшиг замхран унаж, эрх чөлөө ардчлал сэргэн мандах үеэс эхлэн хүмүүс түүнийг ердийн нэгэн орлогч нисгэгч бус, харин бүр аригчаагаан амжилтын тал ховыг нуруундаа үрч, түүний хамгийн найдвартай ард тал болон хамгаалсан хос баатрын нэг байсныг боддоор ойлгож эхэлсэн юм. Хоёр залуу оддын хотхонд туулсан сэтгэл зүйн хүнд дайн, системийн далд тоглоомыг үл харгалцсан насан туршдаа бие биенээ хүндэтгэж, дотн анд нөхөд хэвээр үлдсэн нь тэдний сэтгэл зүйн агуу хатуужил уужи ухааны илрэл байв. Сансрын нислэг бол зөвхөн нэг хүний ялалт биш, харин нэг нь тэнгэрт гялалцаж, нөгөө нь дэлхийд тэр хүнийхэн суурин болж үлдсэн хоёр Монгол эрийн хамтын бахархал болон түүхэнд үрд тамгалагдан үлдсэн бахархалт үйл явдал байв. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд сонирхолтой байсан, таалагдсан байх гэдэгт бол найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.